ойлгосон. Гэхдээ ядахтаа бодоод үзэхэд тийм том зорилт тавьж холбоочтой өөрчлөлт. Тийм том зорилт тавьж хот гайхамшигтай. Тийм том зорилт тавьж бид Улаанбаатараа дэлхийн жишгийн хот болгох юм. Манай энэ жишгийг олж харсан байна. Тэгээд одооса Олимпийн хааны нэмэгч өөрөөр болно шүү дээ. Одоо Монголоос Олимпийн хааны гишүүн ус. Олимпийн хааны гишүүн ямар ч улсын эсхийг тавих хэрэгтэй гэдэг. Азийн цагаан дагнигчээс танаар хийсэн Улаанбаатарт энийг хийж болно гэж би бодож байна. Тэгэхдээ тийм зүйл хийх тул олсон байдаг юм аа. Тэр болцтой татгаас. Тэр болцтой таах гэдэг. Тэр болцтой юу гэдэг вэ? Хагаан зүйл Улаанбаатараас. Тэр болцтой юу гэдэг вэ? Амьд сурталчилсан Улаанбаатар. Амьд сурталчилсан Улаанбаатар гэдэг бол одоо багтаа задуу нэмэл ерөөсөө нийт Улаанбаатарч тоглох орон сууцсан амьдарч тийм Улаанбаатар байсан. Ажилтаа орлоготой Улаанбаатар байсан. Амархан аюулгүй Улаанбаатар байсан. Амьдгүй Улаанбаатар байсан. Тэгвэл Улаанбаатар болсон. Ямар ч тийм зүйлээ асуудал Шууд гэж хүүхэ байдаг. Зөө Азийн тоглолтыг яагаад бид авч чадахгүй? Азийн тоглолтыг яагаад бид авч чадахгүй? Яг нь Улаанбаатар ийм болгож чадсан гэдгээ арчилсан нь маш сайн үгтэй. Бид итгэж бид тэрийг хийж чадсан. Тэр учраас ерөнхийдөө чимаагийн бидний үйлсэн ийм удаа таахад үйж байгаа гэхээр ерөөсөө дэлхийн жишгүүр тийм сайхан Улаанбаатар тийм сайхан Азийн цагаан дагнаг эргүүлж бий болгоё гэж хэлж байна. Тэгээд үнэхээр хэний ч өмнө нуруулдаг. Ямар ч дэлхийн ард хэмжээ зохион байгуулж чадах тийм Улаанбаатарыг явуулсан тул юу их ёстой вэ? Дахиад татдаг гэдэг үү? Намайг дагаад гэдэг үү? Манай энэ дэвтэрчтэй одоо намайг дагаад дэвтэрчтэй. Энэ цагийн дэвтэрчтэй хотлын гişүүд болгосон байж шүү дээ. Тэнийг амнэлээ Зүгтээ чам байдаг. Яг л гэдэг. Тэгтээ яг л ерөнхийдөө хэлж бидний нэгүрийн тул бид юу хийж байгаа вэ? Агаан зүйл Улаанбаатар. Агаан зүйл Улаанбаатар. Амьд сурталчилсан Улаанбаатар. Ажилтаа орлоготой Улаанбаатар. Амархан аюулгүй Улаанбаатар. Амьдгүй Улаанбаатар гэдэг. Онлын шин сэтгэлийн сайхан үгийг хэлдэг. Би Улаанбаатар хотын иргэн
зүгээр Дээгүүр таамаг их сайхан мэдээ тултай. Сая ерөнхийлөгчийн тамгын газрын дараа одоо төрөж хөлөөлсөн байгаа батлал байна. 2040 онд хоёулаа гараад зурцсан гэж байна. надад байцгаа. Тэр ихтэй яаж хийх вэ гэвэл Улаанбаатар хотын одоо энэ дарганы эрхэж ямардаг тэр конторыг тэр ороод руу зөвшөөрсөн. Яг л иргэд ирүүлэн болчихлоо гэсэн бол дарганаар бас тийм болчихлоо. Тэгжээ дарганаар Абдуллахад зовлон байсан. Тэр учраас тэр ороод орон сууцчуулъя дарга. Энэ ажлыг эхлүүлъя. Энэ зөвхөн тэр ороод орон сууцчуулж асуудал төдийгүй манай нийгэм олон багтаа эд орон сууцчиж байгаа. Залуу нэрмүүд орон сууцтай болчихсон. Танер бодоод үзвэл манай энэ цагаар газаргүй болчиход байж байна. Нэг анги хашаа 18 байж байна. Тэгэхээр нэг компани цагаар 60 газар аваад сууж шээ. Давцсан сууж шээ. Яаж бодох юм бэ? Тэр компанид хол босцорыг аваад авчихсан. Тэр хол босцорыг аваад аваад авчихсан. Дараагаар хэлсэн хоёрдугаар үндэс чинь яцаахан гарна. Тэр зөвшөөрч байна. Дөрөвдүгээр үндэс үнэхээр манай маань байхтай сайхан ураад байгаа энэ сонгуульд орж байгаа юм. Хүн шиг амьдрах болчих болж байна. Энэ бол байхтай сайхан ураад. Дараагаар өнөөдөр Улаанбаатар гудамжаараа тэмдэж уулзсан хүн шиг амьдрах байсан хоцчиг үлсмөр байсан бүгд хийж байгаа. Энэ ардынхаа сэтгэлийн дуудлагыг манай нар бүтээж аваад өөрийнхөө сонгуулийн ураад олсон. Гэхдээ би тэр ураад дуудлагыг энэ хүсэл зориос эдгээр өдөр зорилгыг бас нэгдүүлэх ёстой гэж үзэж байгаагаа дараатай байсан. Тэр ямар өдөр зорилго гэдгийг бас хэлье. Энэ хэдгээс өмнө зүйлийг бас та бүхэндээ тодруулах хэрэгтэй. Тэр юу вэ гэвэл манай нам дандаа шинийг санаач. Хүмүүсийн бодож байгаагүй хүмүүс мартагдсан байдаг тэр өдөр саналыг бид тавьчих. Тэр саналыг манай ерөнхийлөгч тавьсан юм аа. Ихтэй хүмүүс жоохон цаашаалдаг юм. Гол үстэй яасан ч утын тавьчих юм бэ. Ер нь бидний дандаа тэгдэг юм байна. Монгол улсын ерөнхийлөгч хэлбэрээр өнгөрсөн оны 8 сард олон улсын албаны орны ерөнхийлөгчийг өөрийн бодлоор улс орноо орж авчихсан юм аа. Зарим хүмүүс санаж байгаа ерөнхийлөгч маань юу ярьсан бэ? Ерөнхийлөгч маань албаны олон улсын орны ерөнхийлөгч Жак Робер гэдэг хүний 8 сарын 23-нд хүлээж авч уулзаа. Энэ Монгол улстай бид ирээдүйд сайхан Улаанбаатартай Олимпийн орон зохион байгуулах хэрэгтэй байна гэж тэрийг хэлсэн. Өчигдөр хүн тэгжээ. Яг өөргөө амтны намын хүн байсан та. Намайг энийг ярьсан чинь за ингээд бид чинь ингээд одоо хотлоо яриад ирэх юм гэж. Яг л орон сонссоор өөртөө бид талаар бидний чих хөгжүүлсэн. Тэр ерөнхийлөгч байгаа тэр үгийг сонссоор ямар айхтар санаад байсан бэ?